Та бүхэн орой агуулгын айлтгая би сэтгүүлч Бадарчин жаргалмаа. За энэ орой та бүхэнтэй уулзуулахаар студид эдийн засгийн хөгжлийн сайдын зөвлөх за гудамж төслийн нэгжийн удирдагч Батболдыг уулзуулахаар урьсан байна. Америк нэгдсэн улсын Discovery Channel телевизийн Don't Drive Here нэвтрүүлэг Улаанбаатарт хийгдсэн байна. Тус нэвтрүүлэг нь замын хөдөлгөөнд оролцох төвөгтэй маш их бэрхшээлтэй байдаг хотуудын тухай гаргадаг. Нэвтрүүлгийн өмнөх дугаарууд Бангкок, Мехико, Лима, Дели, Манила зэрэг хотуудад хийгдэж байсан бол өнгөрсөн үйл Улаанбаатар хотод хийгдсэн байх юм. Тус нэвтрүүлгийн хөтлөгч Эндрю Улаанбаатар хотын замын хүнд хэцүү нөхцөл байдал болон хамгийн муухай замтайгаараа дэлхийд хоёрт бичигддэг хотыг үзүүлэхийг зорьсон байна. Тэрээр нэвтрүүлгийн эхэнд Улаанбаатар хотын автомашин болон замын байдлын талаар танилцуулгахдаа Улаанбаатар хот 1.2 сая хүн амтай 300 мянган машинтай замын остоос болж өдөрт 2 хүн бэртэлгээс гадна үхлийн хамгийн том шалтгаан нь дэлхийд нэгдүгээр бичигддэг агаарын бохирдол гэсэн байна. Тэрээр таксины жолооч гэж нийтийн тээврээр үйлчлүүлж дугуйгаар хүргэлтийн үйлчлэгэнд хүртэл явсны эцэст Улаанбаатарт машин барих хэрэггүй гэсэн зөвлөгөөг дэлхийд дахинд урайснаар нэвтрүүлгээ төгсгөжээ. Don't drive here. I'm Andrew Younghusband. Хөтөлбөрт хамт худалдаж та бүхэнд баярлалаа. За мэдээж хэрэг энэ мэдээг зүгээр сонгоогүй. Үнэхээр Улаанбаатар хот маань дэлхийн аюултай хотуудын тоонд автозамынхаа ослын тоогоор дээгүрт бичигдээд байгаа юм уу гэдэг талаар ярилцсан. За гэхдээ энэ тийм ээ аюултай хотын жагсаалтаас гарахын тулд бид юу хийх ёстой вэ гэдэг талаар бас ярилцъя гэж таныг урьсан. Мэдээж хэрэг Улаанбаатар хотын автозамын төвлөрөл тийм ээ энэ агаарын бохирлыг бууруулахын тулд Монгол Улсын засгийн газраас за гудамж төслийг хэрэгжүүлж ирсэн байгаа. Төслийг ер нь хэрэгжүүлэхдээ ямар судалгаа хийсэн бол яагаад хэрэгжүүлэх болсон бэ? За ер нь энэ хот байгуулалтын талаарх төсөл маань судалгаа шинжилгээ маань ер нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээс гэж үзэж болно. Миний хувьд. Яг хөглөө 2006 онд анх манай 5 удаа хэрэгжсэн ерөнхий төлөвлөгөөнд шинжилсэн хот төлөвлөгийн судалгаа хийдэг JICA-гийн төсөл орж ирсэн л дээ. Энэ намайг бидний барилга байгуулалтын яам тухайн үед байхад Батбаяр сайдын удирдлагын дор Улаанбаатар хотын энэ ерөнхий төлөвлөгөөний судалгааг JICA буюу Японы засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ дээр бол яг хөглөр олон нийтийн тээврийн судалгаа буюу бусад хот төлөвлөлтийн бүхэл төвшөнд судалгаа хийгдэж өөрөөр хэлбэл нийтийн тээврийн буюу автозамын сүлжээний хувьд нэлээд тоглолттой байна гэдгийг судалгаа гаргасан байт юм аа. Манай яамны хувьд тухайн үед хийжсэн судалгааныхаа хувьд бол яг хөглөр JICA-гийн төслөөс гадна ер нь Улаанбаатар хот хэтэрхийх бага замын сүлжээтэй байт юм байна. 60 оноос хойш замын сүлжээний судалгааг ингээд судлаад үзэхлээр барилгын нийт барилгын талбай хэмжээ 60-аас 70% дахин нэмэгдсэн юм судалгаа байдаг. Харин энэтэй яг зэрэгцүүлээр яг хотын төвийн тэр барилгацсан эсгийн автозамын талбай нэгсэн юм уу гэхээр энэ бол ерөөсөө маш бага хуваар өөрөөр хэлбэл 1.5 дахин шахин нэмэгдсэн байдаг. Тэгэхээр зам нэмэгдэхгүй барилга нэмэгдээд байна гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр хүмүүсийн тоо, иргэдийн тоо нэмэгдэн, автомашины тоо нэмэгдэн. Энэ машины шин сүлжээ, шин зам, хурдны зам буюу бусад олон нийтийн тээврийн асуудлыг шийдснээр л энэ төвжирэл уг найдлах ёстой л доо. Тасад яриад дурдлаа шүү дээ. Хот маань замгүй гэж. Үнэхээр замгүй. Хоёр тишээ гардаг ганц замтай. Тэр зам дээр өдөржингөө төгжирсээр байгаа таарчдаг. Гэтэл энэ жил харьцангуйгаар гудамж төслийн хүрээнд за өнөөдрийн байдлаар 12 3 улс зур бас нээлттэй хийгээд байх шиг байна. Гэхдээ энэ улсуудыг ашиглалтанд оруулснаар замын ачаал хэрэгчтэй хуваар багасж байна. Тэгэхээр яг хөглөр энэ гудамж төслийг түрүүний таны асуултанд хариулахад нөгөө засгийн газрын хурлаар хэд дахин орсон л доо. Энэ юу ярьсан бэхлээр гудамжгүй хот гэдэг тийм үг хэллэгийг ойлголтыг гаргаж ирсэн л дээ. Тэр юу вэ гэхээр бусад хотуудтай харьцуулаад үзэхлээр Скандинавын орны энэ манайхтай том жижигээр адилхан хотууд байна, Америкийн хотууд байна, Японы хотуудтай ингэж судалсан харьцуулалт байдаг юм л да. За тэгэхээр энэ яг хөглөр энэ дээр чинь Японы улсын Саппоро хотын замын сүлжээ хотын төвийн 800 хүртэл 800 хэмжээтэй энэ
газар ямар шүү одоо олон зам байгаа харагдаж байна. Гэтэл Улаанбаатар хотын энэ одоо эхлүүрийн хажуудлын зам байна. Энэ Сүхбаатарын талбай хажуудлын зам. Ингээд үндсэндээ дөрвөн энэ зам байна гэсэн үг. Вашингтонд бас ялгаа байхгүй. Ийм олон зам байгаа. Энэ адилхан хэмжээний зурагчтай хотын төвийн. Гэтэл манайх дөрвөн ийм болоогүй юу? Ийм дөрвөн замтай байна гэсэн үг. Тэгэхээр эндээс хараад үзэхлээр бид бол одоо зах зээлийн хот болох тийм одоо алхмаа тодорхой хэмжээгээр хийж чадаагүй байна гэсэн үг. Зам их маш ихээр дутагч байна гэсэн үг. Тэгээд энэ зам гудамжийг энэ бизнесийн буюу эдийн засгийн үр ашигтай хот болгож хөгжүүлэхэд зам хэрэгтэй юм аа. Энэ гудамж хэрэгтэй юм аа. Замын төгжүүлгүй байх хэрэгтэй юм аа гэдгийг л гол нь харуулж байгаа. Тийм. За, хацгуугаар замд хийгдсэн шүү дээ, тийм ээ. Одоо тэр өөртөө ер нь хэр тооцож байна? Ер нь тэгээ бид нэр одоо яг гудамж төслийн хүрээнд хотын төв дэд төслийнхээ хүрээнд энэ 119 шин зам. Одоо бүтээл байгуулахаар зорж байна л да. Одоо энэ дахиад энэ харуулхад зурагтай ярихгүй бол архитект гэж одоо бас юм ойлгуулахад хэцүү байдаг. Яг үг гэхээр одоо энэ одоо та бүхэн харж байгаа энэ Сүхбаатарын талбай бага тойроо, их тойроо, инх тайвны гудамж хийж байгаа. Энд хараад байхад энэ голд нь байгаа юм олон жижиг замууд биднэрт хэрэгтэй байгаамаа. Бид яаж өөрчлөх вэ гэхээр энэ олон жижиг замуудыг одоо орон зай байгаад ирнэ. Бүр шигүү барилга барьж байгаа дээр нь биднес барина гэсэн юм зорилттой явж байгаа. Энэ нийтдээ 76 км зам байна. 76 км замыг бид шинээр хийсний үндсэн дээр автомашины явах одоо замаа сонголтын тоо ихсэн. Гудамжнууд ихсэн гэдэг маань тэр олон машинууд тэр олон гудамжнууд ядаж хуваарлагдаад ингээд тарна гэсэн утгатай юм шүү дээ. Энэ утгаараа л бид одоо гол нь гудамж шинээр байгуулъя гэдэг анхны саналыг засгийн газар өндөр дэмжиж энэ төслийг баталсан л та. Дараа нь бид зөвхөн замаа биш уулзууруудаа шинжилье. Уулзуурууд маань яг хөглөө та бүхэн мэдж байгаа хөргөөгийн уулзуур маань дээшээ явж байгаа заавал илүү үйлдэл хийжээж одоо дараагийн хөдөлгөөнд ордог. Дарихын уулзуур байсан. Дарихын уулзуур Десенкагаас хоошоо яваад дарихын чиглэлд явахын тулд заавал ч үгүй нэг тойрог аюулгүй тойрог тойрж иж байдаг. Энэ мэтэр бид нар судалгаа хийж үзсэн л те 33 газар ямар ч гэсэн хурдан засах ёстой уулзуурууд байгаа юм байна. Тэгээ энэ жил бид нар 12 уулзуур ашиглалтанд өгчлөө. Одоо 6 уулзуур одоо яг барилга ухсгалтай ажил хийгдэж байна. Энэ 10 сарын 25 гэхэд ерөнхийдөө дуусах зорилттой байж байна. Тэгээ энэ жил бид ингээд 18 уулзуурыг ашиглалтанд өгнө. Зам барилгын одоо ажлыг ер нь хэр хийж байна? Зам тавигдчихлаа. За нөгөө тавигдангууд нь эргээл одоо бороо норонгууд зам маань нэвтрэл тийм ээ? Одоо ус цайлуулах шугам байдгүй ч гэдэг юм уу. За бүр цаашаа замынхаа хөдөлгөөнд одоо зохицуулах юм бол гэрэл тохионыхоо тийм ээ? Одоо тохиргоотой ер нь хэр одоо нийцэж ажиллаж байна. Энэ ажил ер нь багцаараа хийгдэж чадчихна уу? Ер нь яг уулзуурыг шинжилнэ гэдэг маань мэдээж хөдөлгөөний эрчмийг сааруулахын тулд хийгдэх бүхий л талын төлөвлөлтийн буюу техникийн арга хэмжээг авч байгаа. Энэ яг хөглөө гэрлэн тохионоос ахуулаад цагаан будгийн тэмдэглэгнээс ахуулаад хашлах, хайс, аюулгүй байдлыг одоо бодолцсон бүхий л талын арга хэмжээ авч байна гэсэн үг. Бид бол яг хөглөө энэ нөгөө уулзуурыг шинжилснээрээ одоо хөдөлгөөн их одоо замбраатай болж байгааг бүр одоо бодитоор яг одоо реал тайм гэж ярьдаг та одоо яг цаг дээрээс нь камераар өөрийнхөө вебсайтаар үзүүлж байгаа. Одоохондоо бол 11 уулзуурыг бид камераар үзүүлж байгаа, хинж байгаа. Сүүлийн үед манай сайт руу ингээд хандагч нар хандж байгаа. Тэнд яадаг вэ гэхээр гэрээсээ гарахдаа манай ардлын гудамж уу эсвэл ойролцоо гудамж нөгөө уулзуур маань хэзээ төвшөлтлөө байна гэдгийг хүртэл хардаг болсон л доо. Энэ бас их даваатай тал байгаа. Би бас Замтагийн газраас мэдээлэл өгчээсээ санаж байна л да. Өөрөөр хэлэх юм бол за осол аваар буурсан. Төгжрөл тодорхой хэмжээнд буурсан боловч осол аваар буурсан сайн талтай гэж. Бид бас төгжрөлээс харах хэрэгтэй. Гэтэл төгжрөл сарж байгаа байдал харагдаж байна. Төгжрөл үнэхээр хүндрэлтэй асуудал бол яг хөөхлөөр энэ нөгөө зам засж байгаа шинээр зам тавьж байгаа гудамж уулзуураа засж байгаас илүү машины тоо маш ихээр нэмэгдэж байна. Сар бүр 30 за 12 мянган машин нэмэгдэж байгаа гэдэг баг шүү. Ийм тоо байдаг учраас яг хөөхлөөр энэ автомашины тоо ихснээрээ замаа зассан ч гэсэн өөрөлдөл тэр нөгөө хэмжээ ихсээд байна гэсэн үг л дээ. Тэгэхээр замын төгжрөлийн одоо энийг төгс биднес
арилгана гэдэг маань бас нэлээд хэмжээний бүтээн байгуулалт хийж олон зам уулзуурыг засч ижлэнд гарч ирэх болов. Зарим газар давхар уулзуурыг хийх хэрэгтэй болно. Гэхдээ давхар уулзуур хийнэ гэдэг нь биднээс олон уулзуурыг засах мөнгө төгрөг ордог их үнэтэй бүтээн байгуулалт учраас бид юу яадаг л та. Ер нь бага өртөгтэй мөнгөөр их бүтээн байгуулалт хийхээс гэсэн юм зорилттой явж байгаа. Одоо 10 сарын 25 гэхэд нийт одоо 8 уулзуур дутуу шүү дээ. Үгүй 6 уулзуур. 6 уулзуур дутуу. Тэр ажил нь амжих уу? Амжина. Өөний цагийг хийх зам байгаа бүгдээ тусна гэдсэн чинь. Юу шүү дээ нөгөө энэ 6 уулзуур нэг л уулзуураас бусд нь бүгдээрээ нөгөө зорчих хөдөлгөөнөө нээчихсэн байна. Хажуудлын нөгөө хашлагнаас ахуулаад цагаан будыг тэмдэглэгээ гэрэлэн дохио хийхнүүд ажлууд үлдсэн байгаа л да. Бага уулзраа өргөдөхөд ч гэдэг юм уу тийм зохион байгуулалтын зохицуулт нэг өөр хэрэг бахал да. Өшөө одоо тийм ээ одоо баруун зүүн тийш холбосон хойш урагшаа холбосон шинэ замууд барих ажил маань энэ төсөлд багтаж байгаа юу? Багтаж байгаа. Одоо жишээ нь бид нөгөө энэ жил томоохон замын одоо заслуур их үдэ өргөдөхсөн ажил бол Мишель төвийн ардлын ярамгийн гүр хүртэлх зам байгаа. Энэ бол маш том зам болж байгаа. Өөрөөр хэлбэл 3 игнэ нөгөө талдаа 3 гэж 6 игнэ зам маань 4 игнэ болоод 2 игнэ болоод ингээд гүрлөө орж байгаа юм. Нэлээд том зам байгаа. Мөн ярамгийн гүрнээс 3 дугаар цахилгаан станцын хойдлын уулзуур хүртэл тийм нөгөө богино холбоос гэж ярьд юм да. Тийм замыг хийж байгаа. Энэ бол ярамгаар орж иж байгаа автомашинууд манай Улаанбаатар хотын баруун бүсийн одоо оршин суугчид маань тэр заавалч их 50-ны үрээр юм уу эсвэл нарны үрээр явуулдаггүй. Өөрөөр хэлбэл тэр нөгөө 3 дугаар цахилгаан станцын хажуугаар явчих болно гэсэн. Тэгэхээр иймэрхүү нөгөө олон замыг гаргана замын сонголтыг ихсгэн гэдэг маань л ерөөсөө төвжирлийг багасгах гэсэн л энэ том зорилтын нэг л дээ. Энэ бол нэг жил мэдээж шийдэгдэх асуудал биш. Гудамж төсөл маань одоо 3 дэд төслүүдтэй байгаа. Өөрөөр хэлэх юм бол гудамж 33 улсын шинжлэх төсөл, за гэр хорооллын гудамж, нөгөө нь гэр хорооллын, за хурдны зам гэсэн 3 төсөл байгаа тийм ээ. За гэр хорооллын ажил ер нь хэр явагдаж байна? Гэр хорооллын ажил бид гандан шинжилж одоо гудамжийн юу барьж байгуулаад тэгээд дэд үстэй болгоё гэдэг ийм зорилт тавиад ажиллаж байгаа. Зөвхөн гандан юм уу? Ерөнхий төлөвлөгөө хийх компани салгарсан байгаа. За. Тэгээд наана бид одоо яг ерөнхий төлөвлөгөөний хажуугаар нөгөө жижиг шууд хэрэгжүүлэх төсөл гэхүүдээ пилот төсөл гэдэг. Энийг 200 м ганцхан гудамжинд хэрэгжүүлэх гэж байгаа. Энэ ямар юм бэ нөө гэхээр одоо хөл нөлөөлөл болох гэж байгаа учраас тэр гандангийн нарийнхан гудамжинд нөгөө асфальт асгатай нэг том машин ороод олон механизм ороод биш. Өөрөөр хэлбэл автомашины даацын зориулалттай тийм цементэн блокуудыг иргэдэд нь өгөөд та нар 1 м квадратын тэдэн төгрөгөөр хийгээд өгөөч гэж иргэдийн олцоотойгоор автомашины нэг урсгалтай зам буюу хоёр талдаа явган замтай ийм замыг төлөвлөж байна л да. Үүний доор одоо банан бас нэг тэргүүлэх компани бас энд оролцож байгаа. Энэ яг хөө гэхээр дэд үтсийн асуудлыг шийдэж өгч байгаа. 50 см-ийн доор бохрын турбааг тавьж болно. Халаалттайгаар 50 см-ийн доор усны турбааг тавьж болно гэдэг ийм шинэ технологи бид санал болгож байгаа. Энийг бид нар саяны хэлдэг ганцхан гудамжинд тушиж үзүүлэх гэж бодож байна. Гэр хорооллын тэр шороодоо гудамж сайхан ингээд чулуун гудамж зассан талбайтай тэг гэрэлтүүлэхтэй гудамж болно гэдгийг биднес бол энэ одоо зорилт жижиг төслөөрөө хэрэгжүүлэх гэж бодож байна. Үүнийхээ дараа ерөнхий төлөвлөгөөгөөр тэр олон гудамжуудыг шинжилж засах ёстой, гэрэлтүүлэх ёстой, дэд үстэй болгох ёстой гэдгийг хийнэ. Ерөнхий төлөвлөгөөний хийгдсэн дараа. Эрхэм үзэгчдээ би энэ удаад за гудамж төслийн нэгжийн өдөртөгч Батболттой ярилцж байна. За хөтөлбөрөө хэд орны дараа үргэлжлүүлье. Төслийн ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын шалгуулалт хэрхэн явагдсан тухай, за мөн замын ажлын төсөв үртэг ямар хэмжээнд явагдаж байгаа тухайд мэдээллийг тун удахгүй Батбол даргаас асуух болно.
Бата хамт удагч та бүхэндээ баярлалаа. За би энэ удаад эдийн засгийн хөгжлийн сайдын зөвлөх, за гудамж төслийн нэгжийн өдөртөгч Бат Олонтой ярилцж байгаа. Тэр хоёулаа ярилцахаар үргэлжлүүлээ. Энэ 33 үйлдвэрийг барьж байгуулахад мэдээж хэрэг олон компаниуд үйл ажиллагаанд оролцож байгаа гэж бодож байна. За компаниудыг сонгон шалгуулалтыг тендерийг ер нь хэрхэн яаж явуулсан бэ? Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэж байгаа төслүүд тендерийн хууль буюу удлаа авах хуулийн дагуу явагдахгүй байж болно гэж хуултын заалт байдаг юм байна. Тийм. Тэгэхээр яг үгээр бид энэ дээр шууд шалгаруулалт буюу харьцуулалтын аргаар бид компаниудыг шалгаруулж одоо бүтээн байгуулалтанд оролцуулж байгаа. Энэ яг үгээр тодорхой хэмжээний энэ чинь автомашины буюу зам барьдаг тийм одоо барилгын компаниуд бол тийм олон байдаг юм байна. Ялангуяа тэр дотор чадвартай. Тэгэхээр тэр нөгөө төрийн бус байгууллагаар биднээс дамжуулж тодорхой хэмжээний компаниудад тэр нөгөө барилгын өгсөлтийн ажил хийдэг чадвартай тэр компаниуд биднээс урьдчилан явуулж байгаа. Тэр урьдчилан дагуу бид тэр компаниудын нөгөө шалгаруулах манай журам буюу өөрөөр хэлбэл нөгөө нэгжийн компаниг шалгаруулах журмынхаа дагуу бидний шалгаруулалт явуулаад харьцуулалтын аргаар хамгийн гол нь эдийн засгийн чадвартай байх, туршлагатай байх гэсэн энэ гол шалгуур үзүүлэлтийг үндэслэн биднээс шалгаруулсан байна. Та нар бас яриандаа дурдж байсан л да. Яг өнөөдөр бид Улаанбаатар хотод 1 км автозам барих ажил 800 сая төгрөг багтаж байгаа. 800 сая нэг тэрбум төгрөг багтаж байгаа бол энэ гудамж төслийнхэн 1-ээс 1.6 тэрбум төгрөг багтааж хийж байгаа гэж. Энэ зарцуулалтын дээр хяналттай авах гэдэг юм те. Зарцуулалтыг ил тод байх. Ерөнхий сайдын хэлдгээр шилэн хитвч ер нь хэр байна вэ танад? Энэ бид нар одоо яг юугаараа веб хуудасаар дамжуулж мэдээлж байгаа л да. Энэ одоо манай веб хуудсын дээр тавигдсан мэдээлэлтэй Саппорогийн тойрогт тээврийн хэрэгслийн ашиглалтын зардлын хэмнэлт буюу өөрөөр хэлбэл нөгөө бензин тос хэмнэлсэн зардал шүү дээ. Өдөрт нэг машин 1 км илүү давхиж байгаа байхгүй. 1-ээс 1.3 км. Тэгэхээр биднес энэ тоогоороо бодоод үзэхлээр үндсэндээ энд хөдөлгөөнд оролцож байгаа машин яг энэ Саппорогийн тойрог дээр биднес 1.5 тэрбум төгрөгийн зөвхөн тэр сайн нөгөө автомашины илэгдэл хоригдол шатхуунаас хэмжиж байгаа юм л да. Дээрээс нөгөө цаг хэмнэлт энтергээд янз бүрийн үзүүлэх хүчин зүйлүүд бол байгаа биднес тооцоололт. Тэгэхээр энийг биднес интернетээр тавьсан байгаа л да. Өөрөөр хэлбэл энэ Саппорогийн уулзуур маань өөрөө 1.8 тэрбум төгрөгийн үнэтэй боссон. Одоо юу уулзуур шүү дээ. Тэгээд л одоо 1.8-ыг чинь нэг жилд 1.5 тэрбум хэмжнэ гэдэг чинь бараг 2 дахь жилээс авахуулаад биднээс эдийн засгийн шууд ус утгаараа үр ашигтай ажиллаж байгаа гэсэн үг. Иргэд болгоны хар манаас мөнгө хэмнэгдэнэ гэсэн үг л дээ. Өөрөөр 1-ээс 1.5 км замын дандаа илүү хөдөлгөөн, илүү тойрдог юугаар замаа хэмнээд байна гэсэн үг л дээ бензинээ. Тэгэхээр энэ маань яг үгээр одоо зарим хүмүүс бондын мөнгийг заавалч одоо ашигтай бизнес гэж одоо хийх ёстой, хөрөнгө оруулалт хийх ёстой гэж ярьдаг л да. Гэхдээ дэд үтс буюу энэ хотыг бизнесийн орчинтой болгож эдийн засгийн сайн одоо үйл ажиллагаа явуулж чадах хот болгохын тулд бид төгжрлээс гарах хэрэгтэй, удаанаас салах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яг үгээр дэд үтстэй бид ингэж хөрөнгө оруулалт хийснээрээ иргэдийн харамандах мөнгийг хэмжээнэ гэдэг маань энэ шууд ус утгаараа эдийн засгийн үр ашигтай гэж байгаа юм л да. Тэгээ дараа нь өргөө кинод ядрын бас л манай нөгөө вебсайтн дээр байгаа. Энийг та бүхэн үзэж болно. Энэ 999 сая төгрөгийн хэмнэлт одоо нэг жилд гарч байгаа юм л да. Тэгэхээр бид нар юу хэлж байна вэ гэхээр хөрөнгө оруулалт дэд үтсэндээ хийя. Дэд үтсэндээ хөрөнгө оруулалт хийснээр одоо энэ жинхэнэ нөгөө хот гэдэг маань одоо функцээрээ гэдэг үүрэг зориултаараа одоо хот хүчтэй болж байгаа гэсэн үг. Зах зээлийн хот болох хамгийн гол зорилго байгаа юм л да. Урд нь бид социализмын одоо социалист маягийн төлөвлөлтөй хот байсан байж болно. Одоо бид эдийн засгийн буюу зах зээлийн эдийн засгийн улс болж байгаа учраас эндээ таарсан хот төлөвлөлтийг биднээс хэрэгжүүлнэ гэдэг маань шинээр гудамж бий болох машины төвжирлийг багасгах энэ үйл ажиллагааг л явуулна гэсэн үг.
Чингис Бондын хөрөнгөөс нийлдээ 200 сая Америк долларыг одоо энэ тийм ээ гудамж тусал зарцуулахаар болсон гэсэн шүү дээ тийм ээ. Эргээд үр дүнг эдийн засгийн тооцооллыг одоо олон нийтэд ил болгох тийм боломж байгаа юу? Бид одоо веб хуудсан дээр бас л нөгөө иргэд гол хандж байгаа багаж хэрэгсэл учраас үүн дээрээ бид нэр тооцоонуудыг одоо шинээр гаргаж тавьсан байгаа. Тэн дээр бол 33 уул зургийг заснаар одоо ямар үр дүн гарах уу гэдгийг гаргасан байгаа. Тэн дээр яг хөөхлөөр 33 уул зургийн жилийн одоо хэмнэлт бол 30 тэрбум төгрөг байна. Тэгэхээр нэг уул зур баг одоо 1 тэрбум шахам төгрөгийн л одоо үр ашигтай байна гэсэн хэмнэлттэй байна гэсэн үг л дээ. Дараа нь хурдны замын үр ашигын тооцоог бид бас одоо тээзүү буюу техник эдийн засгийн үндэслэлийн боловсруулаад дуусч байна. Энэ дээр бүр нарийн тоонууд гарна. Өөрөөр хэлбэл Өөрөөр хэлбэл зарцуулагч тэр үр дүнч тэр адилхан одоо веб хуудсан дээр тавигдаж байна гэсэн үг тийм ээ. Тийм. Би ч тэр Монгол Улсын намын ерөнхий наримчгийн дарга зандан шатартай ярилцлаа л да. Гудамжлэгээ сайхан ажил одоо боллоо. Гудамж маань хот маань сайхан болж ингээл ярьсан чинь өмнөх засгийн газар өмнө хийгдэж исэн ажиллаа л гэж байсан л да. Энэ хэдэд ихээс ажил юм бэ? Та хэлчихгүй. Мэдхгүй тэгээ зарим юу ингэдэж штэ амжилттай болоод ирэхлээр энэ минийх гэдэг тийм Монгол арын шин байж магадгүй л дээ. Үнэхээр одоо жилдээ 18 уул зур одоо ашиглалтанд оруулж ирснийг би бол сайн санахгүй юм байна тий. Тэгээд ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу хурдны замыг гэр хороолттой ингэж дэрвжүүлэхтэй энэ системээр нь бодож явж байгаа тийм юу бол мэдээж бол байхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ эрчимтэйгээр хэрэгжүүлж байна гэдэг нь манай төслийн онцлог. Хурдны замаа тодорлохгүй та хаанаас хаа хүртэлх одоо хурдны зам байна? Хурдны зам одоо энэ жил биднес эхлэлийн тавихаар зорж байгаа зам маань Туулын хурдны зам буюу энд байна л та та бүхэн харахад энэ Улаанбаатар хот маань ийм урт баруунаас тийшээ урт хот шүү дээ. Тэгээд энэ Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл нийтдээ 33 км замыг бид нар одоо техник эдийн засгийн үзүүлэлтийг гаргаад ингээд ажиллаа эхлээд явж байгаа. Дараа нь энэ дээр юу байна? Сэлбийн хурдны зам буюу 28 км ийм хурдны зам бид нэр мөн техник эдийн засгийн үзүүлэлтийг хийгээд ингэ явж байна. Энэ бүх үйл ажиллагаанд та түрүүн бас нөгөө замын чанарын тухай асуусан тийм. Урд бүтээн байгуулалтын дээр Улаанбаатар хотод хамгийн сайн баригдсан зам бол нарны зам, нарны гүүр гэж ярьдаг. Тэгээд тэр нь юугаар ялгаатай байсан гэдээ бид судлаад үзэхлээр хамгийн гол нь нөгөө чанарын хяналт тавьж байгаа тэр зөвлөх компани тавьд юм байна гэсэн дүгнэлтэн төрсөн. Тэгээ манай гудамж төслийн зөвлөх компани маань саяны хэлдгээр нөгөө нарны зам буюу нарны гүүрийг зөвлөх компаниар ажиллаж исэн Японы компанийг бид нэр одоо ажиллуулж одоо үйлчлэгийг авч байгаа. Хурдны зам дээр ороод байна уу? 33 улс дээр ороод байна уу? Бүгд орж байгаа. Тийм үү. Одоо үзэгчд маань сайн мэдж байгаа. Тэгээ Яармагийн одоо зам ашиглалтанд орчихсон байгаа. Гэтэл одоо Яармагийн зам чинь эвдрэлтэй байна. Энэ дээр иргэд ч гэсэн та бүхэн бас хэл ам хийж л байгаа хэрэг. Энэ тал дээр та бүхэн ер нь чанарын асуудлыг эргээд тэр одоо хяналтыг зам арчилгааны асуудлыг ер нь яаж шийдэж байна? За тэгэхээр Яармагийн зам бол зөвхөн миний зам, чиний зам гэж хэлэх нь хаашаа. Ямар ч гэсэн нөгөө гудамж төслийн зам биш. За. Тийм. Юу Яармагийн гүүр хүртэлх одоо тэр нөгөө Мишель төвийн ардлаар явж байгаа зам бол манай гудамж төслийн зам. Энийг бол би одоо Японыхаа зөвлөх үүдтэй хариуцлага тооцсон доо. Та нар бол сайн бариулаарай, чанарын одоо харж ажиллуулаарай, бүх лаборатори шинжилгээний норм дүрмийнхэн дагуу хийгэрэй гэдгийг хэлээр явж байгаа. Ямар ч гэсэн нөгөө давхиж үтсэн би их сайхан тэгшгэл болсон байлээ. Чанарын хувьд бол би бол итгэж байгаа. Яармагийн гүр бас арай бишээ тий. Үзэгч хэлэлцэлтэй санал нэг Яармагийн зам. Тий. Яармагийн зам үгүй Яармагийн өөрөөс цаашаа хэлж байгаа. Цаашаа чинь өөрөлдөө яг гудамж төслийн хүрээнд явж байгаа ажил биш. Ер нь Монголын компаниуд энэ зам байлгын компаниуд ер нь хэр чадaltaй байна. Одоо нэг бид нар одоо таачсан тэр хандлаганд байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо монголчууд нөргнөөс нь уртааш нийцсэн явуулсан. Тийм. Энэ бол биднээс бүтээж ирсэн түүх юм байна л да. Яг тэгэхээр их том бүтээн байгуулалтууд үндсэндээ энэ 20 жилд их бага байлаа л да. Бид чинь социализмын үед хотодоор нь барьдаг байсан, эрдэнтийг босгодог байсан. Дархныг бүтээн байгуулдаг байсан тий. Нэгдүгээр хороол, 3 дөрөвдүгээр хороолыг бүтээн байгуулцдаг байсан тий. Тэгээ тэрнээс хойш бүтээн байгуулалтыг харьцангуй бага байсан болоод тэр ер нь бүтээн байгуулж байгаа, бүтээн байгуулалтыг ярьж байгаа хийж байгаа хүмүүстээ итгэхээ байцсан байт юм байна.
Тэгэхээр яг үгээр бид энэ итгэлийг бий болгохын тулд Монголд хурдны зам хийн гэдэг ихэнх хүмүүс итгэхгүй байж магадгүй. Бид эднийг хийн. Бид чадна. Үүний дараа манай залуучууд, манай иргэдүүд бүгдээрээ нүдэнд очихоос бүгдээрээ бие биендээ итгэдэг болно. Тий. Угаасаа тэр том хүчин байгуулалт нь одоо байхгүй байгаа. Зүгээр яриад үгүй. Зург үзүүлээд байгаа болохоор магадгүй хүмүүс итгэхгүй. Энэ юу л ярьж байгаа бол аюул худлаа ярьж байгаа бол ийм хүү байж магадгүй л дээ. Үнэхээр Батболд дараа юу л ярьж байгаа бол гэдгийг бас батлах гээд их хурлаас бас нэг ажлын хэсэг гараад бас шалгалт явагдаад байгаа тийм ээ. Тэгэхээр энэ шалгалтын үр дүнгээр за гудамж цэцэл үнэхээр ач холбогдолтой байна уу? За Батболд дөрөвнөөс нийцсэн байна уу, уусан байна уу гэдгийг гэсэн бас тодорхой болчихгоо тийм ээ. Энэ одоо ажлын хэсгийн бас дүгнэлтийг бид бас хүлээх ёстой байх. Тийм. Бид одоо мэдээж энэ чинь ямар ч төсөл тий ямар ч одоо төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа төслүүд чинь шалгуулдаг одоо яаж үр ашигтай зарцуулж яах вэ гэдэг тийм байдаг л да. Бид одоо мэдээж шалгуулж л таар энэ хотын зам гудамж одоо төслийн хүрээнд хийж байгаа ажил бол хотын зам гэж би ойлгоод байна. Хотын захиргаа энэ тал дээр юу ямар оролцоотой ажиллаж байгаа юм бэ? Би бас яамны дэргэд энэ төслийн гэж ажиллаж байгаа юм байна. Тийм л энэ чинь манай төсөл чинь эдийн засгийн хөгжлийн яамны төсөл юм. За. Энэ гудамж төслийн одоо баг эцэг гэж хэлэхээр хүн бол манай сайд Батбаяр сайд. Энэ хурдны замыг энүүгээр тавих гэдгийг ч манай санаачилж ирсэн хүн л дээ. Тэгэхээр энэ хоттой бид нар яагаад ингэж тустай ажиллаад байна вэ гэхээр хотынханд бид нар гудамж төслийг санал болгож ирсэн. Яамнаас маа эдийн засгийн яамнаас. Гэтэл хот яах вэ гэхээр бид бондын мөнгөнийг шууд хариуцахгүй учраас хэцүү наад гэж авах гэсэн. Тээврийн яам бас ялгаахгүй бид хөдөөнийхөө замыг авнаа. Улаанбаатар хотын замыг бол бид авмааргүй наа гэсэн ийм шиг яриа. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яам өөрсдөө бондын хөрөнгийг босгож юу басныхаа хувьд тий ажилсныхаа хувьд ер нь өөрсдөө нөгөө сангийн яамд урд нь янз бүрийн төслүүд өгсөн шүү дээ. Гадаадын дотоодын зээлээс санхүүжигддэг тийм. Тэрнтэй адилхан нэгж байгуулсан. Энэ эдийн засгийн хөгжлийн яамд дор. Тэгээ эдийн засгийн хөгжлийн яамд дорх энэ гудамж гэдэг төсөл маань өөрөөр хэлбэл Чингис бондын хөрөнгийг яаж үр ашигтайгаар энэ хот байгуулалтын төсөл болгож хөрөх үү гэдэг дээр л бид нар саналаа гаргаад засгийн газраар батлуулаад ингэ явж байна гэсэн үг л дээ. За их үзэгчтэй. Би нөрөө эдийн засгийн хөгжлийн яамны сайдын зөвлөх за мөн гудамж төслийн нэгжийн удирдагч Батболдтой ярилцлаа. За Улаанбаатар хот маань харьцангуй бас үзэж та бүхэн сайн мэдж байгаа. Өнөөдөр байлаар 13 ч улс төрөг одоо ингэж хүлээлгэн өгöd байгаа энэ цаг үеид гудамжны маань бас тийм ээ хөдөлгөөн зохицуул ер нь хэрэг ямар боломжтой илүү боломжтой болж байна уу илүү таатай болж байна гэдэг бас та бүхэн надаар хэлүүлдэггүй сайн мэдж байгаа учраас энэ ажилтлыг бас төсвөртэйгээр төвчээртэйгээр тийм ээ бид нар чинь зунжангаар бүгд яриадтай шүү дээ. Ямар ч нэг үр ашигтай үр дүнтэй ажил болоосаа гэд бид нар төвчээртэй хүлээж байгаа учраас энэ ажлын бас төгсгөл нь бас бидэнд бас илүү боломжийг авчрах байх. За эдийн засгийн тооцоо судалгаа гэх юм бол жилдээ зөвхөн нэг улс төр дээр 1.7 нь одоо 900-аас 1.5 тэрбум төгрөгийн одоо ингээ үр ашигтай байна гэдэг бол эргээд иргэдийн амьдралд тусах юм байна. Хэрвээ та ямар нэгэн байдлаар энэ гудамж төсөл Чингис бондын мөнгийг Батболд эдцэн Батбаяр эдцэн гэж хардаж байгаа бол улсын хурлаас та бүхний төлөөл тийм ээ гараад ажиллаад шалгаж байгаа гэдгийг бас хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. Юутаач Улаанбаатар хотод маань гудамжтай болж байна. Зөвхөн нэг гудамжтай биш одоо олон гудамжтай болж хот төлөвлөлт маань одоо хотын зам болох нэ. Түрүүний одоо Discovery Channel-ийн Эндрюгийн хэлжсэнчлэн Улаанбаатар хот маань одоо аюултай хот биш тийм ээ. Илүү одоо боломжтой ийм таатай хот болох ийм боломж юутаач хийгдэж ихтэй халмыг хийж байгаа гэдгийг бас дуулгахад таатай байна. Надтай ярилцсан танд баярлалаа. За их баярлалаа. За анхаарч үзүүлэгч та бүхэндээ баярлалаа. Би Бадарчин Жаргал байлаа.